За сайн байцгаана уу. За бид нар өмнөх хичээл буюу 11-р ангийн заавал судлах хичээлээр уралд орж байгаа идэвхтэй энергийг давсан буюу хангалттай энергитэй жижиг хэсгийн тоог ихсэх замаар урвалын хурдыг ихсэх аргын талаар судалсан байгаа. За тэгэхээр өмнөх хичээл дээр хийсэн туршилтын үр дүнг Больцманы тархалтын мөрөөр харуулсан зураг та бүхэнд харагдаж байна. За тэгэхээр энэ дээр жишээлбэл концентрацийг ихсэхээр нийт жижиг хэсгийн тоо ихснээр мөрийн хэлбэр маань босоод тэнхлэхийн дагуу буюу дээшээ шилжсэн байж байгаа. За ингэхээр идэвхтэй жижиг хэсгийн тоо буюу идэвхшлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо ихснээр ашигтай мөргөлдөлт ихсээд урвалын хурд ихсэж байгаа. За дараа нь температурыг ихсэхээр нийт жижиг хэсгийн маань кинетик энерги ихсээд мөрийн хэлбэр хэвтэй тэнхлэхийн дагуу шилжиж байгаа. За ингэснээр идэвхшлийн энергийг давах хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо ихсээд графикийн оройн цэг маань буурсан харагдаж байна. За хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо ихссэн учраас ашигтай мөргөлдөлтийн тоо ихсээд урвал хурдсаж байгаа. За гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хангалттай энергитэй жижиг хэсгүүдийн хооронд мөргөлдөлт болох болгонд урвал явагддаггүй гэвэл бас өрөөсгөл. За энэ дээр хангалттай энергитэй жижиг хэсгүүд орон зайн зөв байрлалаар мөргөлдсөн тохиолдолд урвал явагддаг гэдгээ бас анхаарах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За одоо температурыг өөрчлөх, концентрацийг өөрчлөхөд идэвхтэй жижиг хэсгийн тоо маань ихсэж байна. Графикийн хэлбэр маань бас өөрчлөгдөж байна. Одоо энэс өөр ямар аргаар энэ идэвхтэй жижиг хэсгийн хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо ихсгэж ашигтай мөргөлдөлтийг ихсгэх боломж байна гэсэн асуулт гарч ирж байна. Тэгэхээр энэ бол одоо бид нарт энэ дээр өөрчлөгдөөгүй ганц параметр байгаа нь идэвхшлийн энерги. Тэгэхээр бид нар идэвхшлийн энергийг өөрчлөх замаар урвалын хурдыг жолоодож болох ийм боломж байна. Жишээлбэл энэ хар хэсгээр хязгаарлагдсан Больцманы тархалтын мөрөө дээр идэвхшлийн энергийг бууруулад үзье. Идэвхшлийн энергийг бууруулад энэ цэг дээр аваад ирье. Тэгэх юм бол ингээд ороод ирлээ. Тэгсэн чинь энд байсан нөгөө нэг энерги нь хүрэлцэхгүй байсан энерги нь хүрэлцэхгүй байсан жижиг хэсгүүд маань идэвхшлийн энергийг давах хэмжээний энергитэй болчихж байгаа. Тэгэхээр одоо нөгөө идэвхшлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсгийн тоо маань ихссэн учраас ашигтай мөргөлдөлт ихсээд урвалын хурд ихсэх боломжтой болчихж байна. Идэвхшлийн энерги багтаа өөр механизмаар урвалыг явуулдаг бодисыг катализатор гэж нэрлэдэг. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар химийн урвалын хурдад катализаторын үзүүлэх нөлөөг судалнаа. Сурах бичгийн 75 дугаар хуудсан дээр катализаторын тухай байгаа. Сая катализаторыг хэлсэн илүү бага идэвхшлийн энерги бүхий өөр механизмаар урвалыг явуулаад хурцгадаг гэж. Химийн урвалын хурдыг ихсгээд урвалын эцэст өөрийн бүтэц найрлах шин чанараа хадгалан үлддэг бодисыг катализатор гэж нэрлэдэг. Катализаторын оролцоотой явагдах урвалыг катализ гэж нэрлэдэг. Катализийн урвалаа гомоген болон гетероген гэж нэрлэдэг. Гомоген катализ гэхээр урвалын их олон бүтээгдэхүүн бодисууд катализаторын фазтай ижил байна. Гетероген гэхээр катализатор нь урвалын орчноос ялгаатай буюу катализатор нь хатуу төлөвт оршиж байгаа. Одоо бүгдээрээ катализаторын үйлчлэлийг гомоген катализаторын жишээ болох
устөрөгчийн пероксидын задрах урвал дээр туршицгаая. Туршилтаа эхлэе. Устөрөгчийн пероксид катализатораар манганы диоксид, за тэгээд катализатортай болон катализаторгүй устөрөгчийн пероксидын задрах урвалыг судалнаа. Хэмжээс цилиндрт 30 мл орчим устөрөгчийн пероксид аваад за ингээд нэгийг катализатортай нэгийг катализаторгүй урвалаа явуулна. За туршилтанд явагдах боломжтой урвалуудыг харъя. За устөрөгчийн хит оксид задраад ус болон хүчил төрөгчийг үүсгэхэд за катализатортай үед ч гэсэн бүтээгдэхүүн бодис нь ус болон хүчил төрөгч байх ёстой. За нэгэнд нь катализатораа хийгээд хоёр урвалаа харьцуулна. Манганы диоксид маань хар өнгөтэй нунтаг бодис байгаа. За ингээд харахаар катализатортай явагдаж байгаа ус төрөгчийн задрах урвал маань маш эрчимтэй явагдаж байгааг та бүхэн харж байгаа бах. Туршилтын үр дүнгээ самбартаа бичье. За эхний урвал явагдаагүй. Хоёр дахь урвал эрчимтэй явагдсан. Эрчимтэй явагдсан. Эндээс катализаторын үйлчлэх механизм Больцманы тархалтын мөрөө болон потенциал энергийн диаграмаар авч үзье. За уралд орж байгаа хит оксидын жижиг хэсгийг Больцманы тархалтын мөрөөр аваад үзэх юм бол за энэ хэсэг нь идэвхжлийн энергийг давах хэмжээний энергитэй жижиг хэсэг, өөрөөр хэлбэл энэ хэсэгт хангалттай мөргөлд ашигтай мөргөлдөлт явагдана. Энэ хэсэгт идэвхжлийн энергийг давах хэмжээний энергигүй жижиг хэсэг учраас мөргөлдөлт явагдсан хэдий ч урвал явагдах боломжгүй байна. За катализатортай задрах урвалын хувьд энэ тархалтын мөрөө маань хэрхэн яаж өөрчлөгдөхийг харъя. Катализаторгүй туршилтын хувьд хангалттай хэмжээний энергитэй жижиг хэсгийг энд харуулсан байна. За сая катализатортай урвал болоод ирэхээр идэвхжлийн энерги буураад энэ цэг дээр ирсэн гэж үзвэл одоо хангалттай энергитэй жижиг хэсгийн тоо ингэж өссөн байна. За ингэснээр ашигтай мөргөлтийн тоо ихсээд урвалын хурд ихссэн. За тэгвэл одоо эндээс идэвхжлийн энерги катализатор нэмэхээр идэвхжлийн энерги яагаад буурсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Катализаторгүй үед урвалын явагдах механизм энд харуулсан байна. Урвалын явагдах механизм. За харин катализатортай үед урвалын явагдах механизмыг энд харуулсан. Ингээ харахаар энэ хоёр урвалын
ялгаатай зүйл нь урвалын механизмаар л ялгаатай. Тэгэхээр катализаторын үйлчлэл бол урвалыг өөр механизмаар явуулдаг гэдгийг өөр механизмаар явуулж байгаа учраас идэвхжлийн энерги буурдаг гэдгийг энд сайн ойлгох хэрэгтэй. За одоо энэ Больцманы тархалтын мөрийга потенциал энергийн диаграм руугаа хөрвүүлээд үз. За их бодис нь хоёулаа адилхан ус төрөгчийн хит оксид, бүтээгдэхүүн бодис нь ус болон хүчил төрөгч. Их бодисын энэ талбай адилхан, бүтээгдэхүүн бодисын энэ талбай бас адилхан. Ингээ харах юм бол катализаторгүй урвалын идэвхжлийн энерги их бодис болон оройн цэгийн хоорондын зөрөө их. За катализатортой урвалын идэвхжлийн энергийг улаанаар дүрсэлсэн байна. Оройн цэг болон их бодисын идэвхжлийн энерги бага болно гэдгийг потенциал энергийн диаграм дээр дүрсэлж харуулж болж. Сургачийн 73 дугаар хуудсыг сайн уншвал энд бас дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. За ингээд өнөөдрийн хичээлээр бид нар урвалыг хурдасгах өөр нэг аргын талаар үзлээ. Тэр бол катализатор юм байна. Катализатор бол урвалын механизмыг өөрчлөх замаар урвалыг хурцсах гэдгийг ойлгож авлаа. За одоо ингээд гэрийн даалгаварт сургачгийн 75 76 дугаар хуудасны даалгаврууд за дээрэс нь нэмээд дараагийн хичээлтэйгээ холбогдуулаад автомашины каталитик хуургагчид явагдах урвалын нөхцөлийн талаар судалж ирээрэй хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа.